Иймхэн зүйлээс болоод хүмүүс асар их цаг хугацаа мөнгө төгрөгөөр хохирдог. Энэ бол тоглоом биш ээ. Сайн байна уу? Өнөөдөр та бүхэнтэй эрсдлээс сэргийлэх маш том боломжуудын талаар ярилцсан. Та амьдралдаа цөөхөн гаргадаг нэгэн шийдвэрийг мэдээж буруу гаргахыг хүсэхгүй байх. Хүмүүс шинээр орон сууц судалж авахдаа тухайн барилга байгууламжийн талаар бүрэн мэдээлэл авч чаддаггүй. Ихэвчлэн өнгөц дүгнэх хандлагатай байдаг. Энэ нь бид нийтээрээ сурталчилгаа, борлуулалт, маркетингийн орчинд амьдарч байгаатай холбоотой. Яг үнэндээ энэ хөрөнгө оруулалт бол зүгээр нэг дэлгүүрээс талх авч байгаатай адилхан худалдаа авалт биш. Үүнд маш нухацтай хандах хэрэгтэй. Энэ бол тоглоом биш ээ. Би барилгын салбарт 14 жил ажиллахдаа хүмүүсийн байр авахдаа гаргаж байгаа алдаануудыг анхааралтай ажиглаж чатгаараа зөвлөж ирсэн. Тиймээс би энэ туршлагатай үндэслээд хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаануудын талаар хамтдаа ярилцахаар шийдлээ. За тэгэхээр эхнийх нь судалгаагүй яарсан шийдвэр гарга. Та жишээ нь яармагт шинээр байр авлаа гэж бодъё. Яг таны авсан байрны цонхны урдалд өөр нэг компани шинээр барилга барьчихвал яах вэ? Авахаас өмнө ий газар руу ороод ойр орчим чинь өөр ямар зориулттай газрууд байна вэ гэдгийг шалгахад л болно. Хоёрдугаарт байр ашиглалтанд орох хугацааг нягтлахгүй байх. Хэрвээ та бүрэн ашиглалтанд ороогүй байгаа барилга захиалга өгөх гэж байвал уулчаас нэг удаа зөвлөгөө авахд л болоо шүү дээ. Иймхэн зүйлээс болоод хүмүүс асар их цаг хугацаа мөнгө төгрөгөөр хохирдог. Одоо үед бол бараг ChatGPT л таны гэрээг хянаад өгдөө. 3-дугаарт барилгын чанарыг газар дээр нь бодитоор шалгахгүй байх. Гадаадад ажиллаж амьдардаг хүмүүс Монголдо босч ирэхээс өмнө хвчлэн энэ алдаа гаргадаг. Бодит биш зураг, бичлэг, маркетингд итгээд буруу хөрөнгө оруулалт хийдэг. Маш гоё байр төсөөлөд ирсэн чинь бодит байдал дээр эсэргээрээ байх тохиолдол олон байна. 4-дүгээрт орон сууцны дид бүтцийг дутуу анхаарах. Хэдийгээр сонгосон байр чинь гоё сайхан харагдаж болох ч ойр орчимд сургууль, цэцэрлэг, үйлчлэгээний газар, автобусны буудлага гэх мэт зүйлс хэр ойрхон байна. Мөн цэвэр бохирус, халаалт гэх мэт орон сууцны үндсэн дид бүтцийг сайтар шалгах хэрэгтэй. 5-дугаарт орон сууцны гэрээг бүрэн уншилгүй гар үсэх зураг. Үүнд маш олон кейсийг дурдж болгож хамгийн түгээмэл тохиолддог эрсдлүүдийн нэгийг ярив. Манайханд бартерын байр гэдэг нэг ойлголт байдаг. Энэ нэг талаасаа харахаар хямд байр авах боломжтой юм шиг, нөгөө талаасаа маш их эрсдэлтэй 8 юм шиг. Та зүгээр л гэрээгээ бүтэн уншаад ойлгохгүй зүйл байвал уйлж таа. Машинаа төлбөртэй зогсоол тавиагүйсээ болоод ачуулдаг шиг юм болно. 6-дугаарт байрны үн хит өндөр байгаа эсхийг шалгахгүй байх. Үн дагаж чанар гэдэг ойлголтыг буруугаар ашигласан газрууд их байна. Нөгөө талаас яг энэ байрыг лавна гэсэн зорилготой хит төвлөрсөн залуус их байдаг. Тухайн байрныхаа ойр тойрны бусад барилгын үнийг сайн судлаарай. 7-дугаарт зээлийн нөхцөлийг сайтар тооцоолохгүй байх. Бидний хамгийн сайн анхаардаг зүйл бол үн болон зээлийн талаарх мэдээлэл. Зарим залуу гэр бүл байранд л орж ивэл болоо гэсэн хандлагаар ирээдүйд ирэх үр дагавраа мартдаг. Залуусаа барилгын компаниуд харилцан адилгүй зээлийн нөхцөл санал болгож байгаа шүү. 8-дугаарт хөрөнгийн үнэлгээ ба дахин зарах боломжийг бодолцохгүй байх. Өөрийн төсөөлөөгүй эрсдлүүдийг тооцоолоогүйгээс болж байраа буцаан зарах боллоо гэж бодоход хэрэг хурдан зарагдах вэ? Мөн алдагдaltaгүй зарж чадах уу? Зэрэг асуултуудыг өөрөөсөө асуух. 9-дүгээрт нэмэлт зардлуудыг тооцоолохгүй байх. Байрны үн дээр нотрат, бүртгэл, засвар, тавилга, нүүлгэл, цаашлаад, цахилгаан, сөөх, конторын төлбөр гэх мэт нэмэлт зардлуудыг мартдаг тул эдгээрийг санхүүгийн төлөвлөгөөнд тусгаарай. Төлөвлөгөөгүй зардал болгонд стресстэж мэдэх юм. Хамгийн сүүлд барилгын компанийн туршлагыг судлахгүй байх. Барилгын компани өмнө нь ямар төслүүд хэрэгжүүлсэн, ямар нэр хүндтэй зэргийг шалгах нь хамгийн чухал зүйлсийн нэг. Үүнийг шалгаагүйсээ болоод та зүгээр л мөрөөдөө тоглоом тоглож байгаадаа ялгаагүй нөхцөл байдалд орно. Эдгээрийг ухаалгаар хянаж чадвал мөнгө, тав тух, шудрагаас аюулгүй байдал гэх мэт зүйлсийг өөртөө авч чадна. Хэрвээ танд хэрэгтэй санагдсан бол бусдаа ч бас дугуйгаарай. Танд асуулт байвал коммент хэлж үлдээгээрэй.